Дагны уралдаанд тооц ураг халтан турдууд ийхүү гарааныхаа ногоон төхөөрөмжийнхаа нэгэнж байгаа мөчийг харуулж байна. За хэдхэн мөчийн дараа хурдан шандас дагны уралдаан гарааныхаа төхөөрөмжийн дээрээс иргэнэ. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын төхөөрөмжийн дээр одоо төхөөрөмжил аргагүй сайхан том төхөөрөмж байгаа. Энэхүү төхөөрөмжийн дээр бол 50-50 даагуул хангалттай багтнаа. За энэхүү баяр цэнгэл наадмыг ерөнхий зохион байгуулагчаар Матан сумын Баян хангаа багийн Монгол Улсын аварга малчин Санжи Осрын баяр сайхан, сумын алдарт туяач Амрын бод Эрдэнэ цагаан сумын Харьяат Монгол Улсын аварга малчин Цэдэн ишийн төвшин төгс, аймгийн аварга малчин аймгийн алдарт туяач Цэдэн ишийн Эрдэнэ төгс, аймгийн алдарт туяач Мегмарын Энхсүх, аймгийн аварга малчин Онгоо борын мөнх чаргал тэргүүтээ энэ өдрийн баяр цэнгэл наадмыг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж сүүлийн отхон уралдаан, даагны уралдаан эргэхэд бэлэн болсон байна. За Эрдэнэ цагаан сум 100 жил гэсэн төхөөрөмжний ард эгнэгт хурдан гүлгүүд дандаан оршиж агар зандан гажлагнаас алдуурн цойлох мэт хурдан гүлгүүд хэдхэн мөчийн дараа эргэхэд бэлэн болсон байна. За энэ өдрийн баяр наадам хэдхэн хоногийн өмнө хурмас тэнгэр хуруу хайрлсан учраас за жоохон хөндлөнгийн тоостой. Уухэ эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ. Яруу тийм Баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдаан дөнгөж иргэнгүүд 326 номертой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Харьяат Наран цэцгийн мөнх сүхийн хээр дааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны хөтлөлд гараад ирсэн байна. За энэ жижигхэн хээр даагч өнөөдрийн наадмыг аргагүй нэг зул задлал гарч ирлээ. Аман үзүүндээр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдар туяач Боджовын Бат төгсгийн уяа сойлгын тааруулсан ламыг Өлзөтийн Бат сайхны хонгор халдсан дааг аман үзүүн дээр ширүүхэн хөлтэй гарч ирээд нийлсэн бол айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Харьяат Бодын лавгийн хүрэн дааг айргийн 3 дээр одоо энэ хэдэн даагныхаа хамгийн хөнгөн дээр байгаа бол улаан зовч нэмнэтэй сайхан сааралдаа гарч араас орж ирлээ. За энэ одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдар туяач Мегмарын Энхсүхийн сааралдааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 3 дээр нийллээ. За Мегмарын Энхсүх уяач энэ өдрийн баяр наадмын хурдан хязгаалангийн уралдааныг бай шагнаж за гардан зохион байгуулж байгаа уяач энэ өдрийн баяр наадам дээр хурдан даагны уралдаан дээр сааралдааг тархин дээр гарч ирлээ. За хамгийн цаатлаар Сүхбаатар аймгийн Асгал сум бүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн өн баяр наадам 8 турдласан Асгал сумын Харьяат за Дөвшин баярын гэрэл тодын уяа солигын тааруулж байгаа ламын бат чулууны хүрэн зээр даага энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны аман гүзүүн дээр хамгийн цаатлаар улаан дуулгатай үгдтэй ногоон густай үгдтэй гарч ирлээ. Айргийн 3 дээр Дорн тамгийн Матан сумын Баян хангаа багийн сумын алдар туяач Амрын будын хүү Амин шагагийн хээр дааг гарч ирсэн байна. Осхон Баатрын давуу мөнх уяач уяа солигын тааруулсан энэ өдрийн баяр наадам дээр 90-ийн тааруулсан байна да. Алдартай хурдан даагнуудын айргийн 3 дээр гарч ирсэн байна. За 5 даагч өнөөдрийн наадам дүүрэн 45 50 тайл шүргэлцээд байна. Аргагүй өндөр довон дээр урдж байгаа Сүхбаатар аймгийн 7 сумаас Дорн тамгийн 1 сумаас гээд 2 аймгийн 8 сумаас хурд хуваалцсан ийм одоо сайхан наадам болж байгаа. За тархины 5 даагуул арийнхаа даагнуудаас 50 м хэрэтээ салсан бол эмэгтэй өгöd унсан хүрэн дааг гарч ирлээ. Дорн тамгийн Матан сумын Баян хангаа багийн Харьяат Баяр сүрэнгийн хүрэн дааг гарч ирлээ. Баг наадам нэг ам үзүүлсэн байгаа. 7 дахь давхар уягараа энэ өдрийн баяр наадам дээр довоо эргэж одоо айрагдаж магадгүй. За гэхдээ одоо газар болоогүй. За хурдан даагны уралдааны энэ одоо сайхан хонгор дааг гараад ирсэн байна. За энэ хонгор дааг одоо Сүхбаатар аймгийн Баруун урт сумын Харьяат эг чаргалын хүрэл чулууны хонгор дааг урагшлаа. За түүний наадталд нь том хөвгттэй хүрэн дааг гарч ирсэн байна. Дорн тамгийн Матан сумын Буян өндөр багийн Харьяат сумын алдар туяач Мөнхбатын Ганбаатрын хүрэн дааг гарч ирсэн байна. За нэлээд одоо том хүүхэд тавьсан байна. За тэгтээ хүрэн даагуул өнөөдрийн наадамд одоо их сайхан эрт тархинд гарч ирж байна. За хүрэн даагуул одоо сайхан тархинд дурлахаар дааг байна. За түүний цааталт нь одоо номер нь одоо байхгүй, бүртгэл дээр байхгүй хүрэн зэр дааг байна. Энэ хүрэн дааг одоо номер нь одоо эзэн үеэр чинь одоо номерыг бүртгүүлсэн бол энэ хүрэн даагыг сайхан зарлаад ах байлаа. За гисэн хэдийж одоо хүрэн даагны номер байхгүй байна. За хурдан даагны уралдааны айргийн 5 даагуул салцсан 6 7 дээр одоо 2 дааг гараад ирсэн байгаа. За 6 7 дээр хонгор дааг нийлж байна. Баруун урт сумын Харьяат энх чаргалын хүрэг чулууны хонгор дааг энэ өдрийн баяр наадмын 6 7 дээр явж байгаа 2 даагны хамгийн буруу талд нь аман үзүүн дээр гарч ирсэн байна. Энэ хатан даагныхаа хамгийн ардал дээр нь Матан сумын Харьяат сумын алдар туяач Мөнхбатын Ганбаатрын хүрэн дааг, түүний урдталд нь бүртгүүлгүй хүрэн дааг. За үндсэндээ 9 дааг арийнхаа даагнуудаас дахиад одоо 100 м хэрэтээ салсан байна. За манай зурглаач ингээд одоо арийнхаа даагнуудыг ингээд сайхан харуулнаа.
За хурдан даагны уралдааны 10 хэдэн даагийг сайхан хээр даг гарч ирээд өнгөрсөн байна. Сүхбаатар аймгийн Асгал сумын 4-р агаараад Батчаргалын Азаягийн хээр даг гарч ирсэн байна. За Батчаргалын Сүхбат уяа сойлгын тааруулсан Сүхбаатар сумын баяр наадам нэг харигдсан шандастай хурдан даага энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны 10 дээр гарч ирсэн бол 11 дээр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Оруулангийн доржийн буган одоо тэр цэнхэр хувцастай үгүүдээ энэ гурван даагныхаа өнгөн дээр бол энэ гурван даагныхаа ам үзүүн дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат анхны баярын Бацаягийн хээр даг гарч ирсэн байна. За анхны баярын Бацаяа уярж энэ өдрийн баяр наадам дээр хурдан саарламраа нэлээд тархин дурлаж байгаа нэлээд сайхан тархин дурлцсан да энэ өдрийн баяр наадам дээр одоо хээр даг гарч ирлээ. За энэ хээр даг бол өнөөдрийн наадамд одоо тун ширүүхэн үлдээ тархин. За энэ хээр даг энэ зүүнний наран дээр одоо 6 харигдаж төрүүлсэн ийм амжилттай даг байгаа. За энэ хэдэн дагныхаа хамгийн ардтал дээр Дорнот аймгийн Матус сумын сумын алдарт уяаж Мөнхбатын Ганбаатарын хүрэн даг гарч ирсэн байна. За энэ хэдэн 7 дагныхаа өнгөн дээр 73 номертой зул залж гарч ирсэн сайхан хээр даг гарч ирсэн байгаа. Энэ хээр даг Сүхбаатар аймгийн Асгал сумын 4-р агаараад Батчаргалын Азаягийн хээр даг байна. За Сүхбаатар сум үүсгэн байгуулагдсны ойн баяр наадамд одоо айрагдсан ийм шандастай даг байгаа. За энэ хамгийн надлаар одоо 347 номертой сайхан зэгэн цавдар даг гарч ирсэн байна. Энэ цавдар дагны номер одоо хараахан бүртгэл дээр байхгүй байна. За ингээд хурдан даагны уралдааны 10 хэдэн даагны өнгөн дээр Сүхбаатар аймгийн Асгал сумын 4-р агаараад Батчаргалын Азаягийн хээр дагыг сая зураглаачийн дунд харуулад өнгөрлөө. За Батчаргалын Сүхбат уяач энэ өдрийн баяр наадам дээр уяа сойлгын тааруулсан энэ хээр даг бол өнөөдрийн наадам тархинд одоо уралдаж магадгүй юм байна да. За энэ хэдэн дагныхаа урдал дээр хийн дээр явж байгаа сайхан хонгор дагыг харуулж байна. Сүхбаатар аймгийн Баруун Гурц сумын харьяат их шаргалын гүрэл чулууны хонгор даг энэ сая дэлгэснээ харагдаад өнгөрлөө. За энэ хонгор даг ер нь нэг одоо тархин дээр сайхан үлдэж байгаад эгээ одоо тархиныхаа хэдэн дагтай хүрхгүйгээр одоо ингээ сайхан хийн дээр яваад байна. За унаач ингээ хадгалаад байх юм бол одоо айрагдах одоо магадaltaй байна да. За тархины 5 дагны ардал дээр 4 даг 2 даг гарч ирсэн байна. За энэ одоо Матус сумын харьяат Баяр сүрэнгийн хүрэн даг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны 7 дээр гарц ууларж уралдаад байсан сайхан жижигхэн хээр даг одоо жоохон суларсан байна да. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Наран цэцгийн мөнгөсөхийн хээр сая зураглаачийн дунд харагдаад өнгөрлөө. За энэ хээр даг одоо том даагнуудтай уралдаж байгаа жоохон тэлэгдэх шиг боллоо. За ингээ хээр дагыг одоо хүрэн даагтай сайхан зурлуулаад уралдаад байх юм бол хүрэн даагнаас ер нь үлдэхээргүй даг байх шиг байна. За ингээ манай зураглаачийн дунд Беротин баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдааны тархины 5 даагийг уралдаж за үндсэндээ 45 50-тай дарж байгаа мөчийг харуулж байна. Хурдан даагны уралдааны айргийн 5 дээр Дорнот аймгийн Матус сумын Баян хангаа багийн харьяат Осгон Баатарын даваа мөнхийн уяа сойлгын тааруулсан Будын амин шагаагийн хээр даг айргийн 5 дээр хамгийн цайд талаараа Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат за яруу найрагч Лут хоёрын төрсөн дуу Намсрын мөнх хоёрын унган адуу аймгийн алдарт байж Буд Жовын Бат төгсгийн уяа сойлгын тааруулсан Өлзитийн Бацайхны хээр хонгор халдсан даг аман үзүүн дээр байна. За айргийн 3 дээр 52 номертой гараан дээрээс тал бүрийг одоо зул задлж гарч ирсэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Будын лавгийн хүрэн даг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 3 4 дээр одоо унаач нь одоо баруун гараа ямар одоо хурдан одоо шахуурдаж байх юм да. Хүрэн дагыг ер нь нэлээд доохон талаас гаргаж ирсэн дээ. За аман үзүүн дээр Сүхбаатар аймгийн Асгал сум үүсгэн байгуулагдсан Түүхэн яруу алдарт 100 жилийн өн баярын наадам 8 турдалсан Сүхбаатар аймгийн Асгал сумын 2 дугаар агийн харьяат Дөвшин баярын гэрэлт одын уяа сойлгын тааруулсан Ламын Бат чулууны хүрэн даг аман үзүүн дээр гарч ирсэн байна. За өнгөн дээр энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат аймгийн алдарт уяаж Мегмарын янг сүхийн саар даг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг магнайсан байна. За 5 даг зарийнхаа дагнуудаас лавтай 3 400 м ирээдээ хол салсан байна. За үндсэндээ нэг барайны газар эндээс километр 2 км хүрхтэйгүүтэй яваад одоо барайнд орно. За 5 даг ингээд одоо сайхан нөрөвхөн урагшилж байна. 45 50-тай сайхан шүргэлцээд урагшилж байна. За 6 дулаагийн дагийг одоо харуулж байна. 326 номертой Наран цэцгийн мөнх хоёрын хээр даг 6 дээр 7 дээр Матус сумын Баян хангаа багийн залуу яач Баяр сүрэнгийн хүрэн даг байна. За энэ маршал орлогийн чавсны мэндэлсний 130 жилийн өн баяр наадамд одоо их сайхан дээгүүр хурдсан да. Энэ жилийн одоо 6 7 дахь давхар уяагаараа сая одоо нэг баг наадамд аман үзүүлчихэд ирсэн. За Баяр сүрэн уяачуд одоо аргагүй нэг одоо олон жил нөр хөдөлмөрөө гаргаж ирж байгаа уяач нөр хөдөлмөр гаргаж одоо морины ертөнцид одоо их сайхан гүн нэвтэрж байгаа хүмүүн байгаа. За тэгвэл хүрэн даг энэ өдрийн баяр наадам дээр 7 дээр гарч ирсэн байна. 8 дээр одоо хонгор даг урагшилж яваа. Хийн дээр одоо
Сүхбаатар аймгийн баруун урт сумын хараад Эг жургалын хүрэл чулууны хонгор дааг 8 дээр 9 дээр гарсан цагаас эхэлж одоо энэ хэдэн арын хэдэн дагаа өнгөлж уралдаад байгаа 73 номертой марцсан Сүхбаатар аймгийн Асгал сумын 4-р агаараад Батчаргалын ад заягийн хээр дааг түүний ардтал дээр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын хараад Ороолонгийн Доржийн хээр дааг за мөн түүний ардтал дээр нь энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын хараад анхны баярын Батцаягийн хээр дааг явж байгаа. Түүний ардталт нь одоо Ороолонгийн Доржийн хээр дааг за 73 номертой гарсан цагаас яг сайхан тарихны харбан морин дээр явж байгаа Асгал сумын харьяад Батчаргалын ад заягийн хээр даагыг сая харуулад өнгөрлөө. Мөн одоо хүрэл чулууны хонгор даагыг мөн одоо харуулад өнгөрлөө. За энэхүү Дорн тамгийн Матус сум Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын зааг дээр сүндэрлэх Бяруудын баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдааны ерөнхий ивент тэтгэгчээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяад за Цэдэн ишин Эрдэнэ дөгс энэхүү баяр наадам хурдан даагны уралдааны бай шагнаж байгаа. За энэхүү шууд дамжуулалтын ивент тэтгэгчээр Баян хангаа багийн сумын алдарт байж Амрын бод энэхүү баяр наадмыг шууд дамжуулалтыг ивент тэтгэж байгаа. За хурдан даагны уралдааны тарихны 5 дааг бол арийнхаа даагнуудаас нэлээд хосолцсон. За 3 дааг дахиад үлдсэн байна. Хамгийн наадталт нь сумын алдарт яач буддын хүү Амин шагагийн хээр дааг. За түүний урдталт нь Ламын Бат чулууны хүрэн дааг. За энэ одоо аймгийн алдарт яач Ламын унган гүүнээс гарсан эцэг нь одоо Сүхбаатар аймгийн Асгал сумын харьяад Баяраа гэж одоо хүний хүрэн азгарныхын төл байгаа. За энэ өдрийн баяр наадам дээр одоо сайхан тархинд дурлалаа. 3 дааг нэг үлдэн завдлаа да 052 номертой гарсан цагаас тархинд дурлсан будын 5-гийн хүрэн дааг 3 үлдлээ. За энэхүү хурдан даагны уралдааны өнгөний 2 дааг бол өнөөдрийн наадам за үзүүр дээр 50 шүргэлцэж байна да. За хурдан даагны уралдааныг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдарт яач Мегмарын Эг сүхийн сааралдааг энэ өдрийн баяр наадмыг хөтөлсөн бол аман үзүүн дээр нь аймгийн алдарт яач Буджуун Бат төгсийн уяа солигын тааруулсан Өлзөтийн Бат цаахны хонгор хаалзан дааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны аман үзүүн дээр байна. За Эрдэнэ цагаан сумын харьяат Яруу найрагч Лут хоёрын төрсөндөө Намсрын мөх хоёрын унган дааг байгаа. Энэ өдрийн баяр наадамд одоо 8 дахь давхар уяагаараа баг уралж байгаа. За 7-8 уралчихсан одоо олон харьяатж төрүүлсэн ийм амжилттай дааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны аман үзүүн дээр байна. За эндээс одоо барайны газар одоо 100 м хэрэгтэй өгөөтэй үлдсэн унаачууд одоо бүгдээрээ сайхан шахаад оруулгаад байна да. За сааралдааг бол өнөөдрийн наадам үнэхээр дийлдэхгүй байх шиг байна. Энэхүү баяр наадмыг гардан зохион байгуулж байгаа аймгийн алдарт яач Мегмарын Эг сүхгүй яач аргагүй сүүлийн отхон уралдаан дээр сааралдаагаа сайхан 4 магна турдлууллаа. Аман үзүүн дээр нь за Эрдэнэ цагаан сумын 8 дугаар агаараад Өлзөтийн Бат цаахны хонгор хаалзан дааг аман үзүүн турдлаа. Аймгийн алдарт яач Буджуун Бат төгс уяас уяа солигын тааруулсан байгаа. За Айргийн 3-т Матус сумын харьяат Будын Амин шагагийн хээр дааг, Айргийн 4-т Сүхбаатар сумын харьяат Будын 5-гийн хүрэн дааг, Айргийн 5-т 308 номертой марцсан Ламын Бат чулууны зээр дааг байна. За Дөвшин баярын гэрэлт уяач уяа солигын тааруулсан энэ өдрийн баяр наадам дээр лавхан Айргийн 5 турдлууллаа. 6-7-8-ын дааг хоорондоо холбоотойгоо юм байна. За энэхүү баяр наадмын за шууд дамжуулалтын ивент тэтгэгчээр Матус сумын Баян хангаа багийн харьяат сумын алдарт яач Амрын бод ивент тэтгэж байшгинж байгаа. За 6 дээр 73 номертой марцсан Асгал сумын харьяат Батчаргалын ад заягийн хээр дааг, 7 дээр Баяр сүрэнгийн хүрэн дааг, 8 дээр 94 номертой марцсан хүрэл чулууны хонгор дааг, за 9 дээр нь анхны баярын Батцаягийн хээр дааг хурлчих шиг бол 10 дээр одоо мөн Ороолонгийн Доржийн хээр дааг орж байгаа шиг байна. За ингээд хурдан даагны уралдаан 50 гаруй алтан дуурцууд бүртгүүлээд энэхүү бодлонгоо сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. Энэхүү баяр наадмын хурдан даагны уралдааны 17-8 дээр сумын алдарт яач Эрдэнэтийн амар тайвны хонгор дааг ба. За ингээд нарын зэрэг хурдан даагны уралдааны 20-ийн багцаагаар орж байгаа даагнуудыг манай зурвалаачийн дунд харууллаа. Энэхүү баяр наадмыг гардан зохион байгуулж байгаа хүний хувьд одоо дааг сайхан дөрүүл хэлээ. Үзэгчдээ өөргөл хэлсэн. За ахна Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 3-р агийн уяач аймгийн алдарт яач Эг сүхдэг юм байна. Тэгээ өнөөдөр бас аваагуулынхаа наадам гэж сайхан уралдаж дагаад өгүүлээ. Тэгээд залмар маань одоо хэлмаргаангүй сайхан уралдлаа. Тэгээд одоо энэ манай аваагуулын наадам ерөнхийдөө ингээ сайхан болдог. Дэг журамсгайтай сайхан болж байна. Ахын нь ер нь бол аавын одоо нутгалж явсан тийм нутаг ус юм байгаа. Тэгээ ахны наваа бол одоо бас зүтэн биширж явдаг юм аа. Тэгээд 13 оноос одоо мөнгөлөө онгоор мөнгөлөөнөөс тагаа одоо жишээ насны бия аваа бол өргөн дэлгэр болгоё.
Тэгээ залуу насны мөр нэмээд одоо хүртэл сайхан уралдаад өнөөдөр бас таа сайхан төгөөлөх баяртай байна. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Эрдэнэ цагаан самын үеч Живэн Бат төсөв юм байна. Хонгор алзан дааг ямар удамтай дааг вэ? За хонгор алзан дааг бол Эрдэнэ цагаан самын алдарт үеч Үлдэдийн Бат цаахан гэдэг ах юм дааг байгаа. Би үеч чинь Эрдэнэ цагаан самын намсрын мөнхөр гэх яруу наригчлах төрийн төсөнд мөнхөр ах юм гадуу. Тэгээ өнөөдөр над дээр үгээд одоо ингээд 8 9 дэх оролдож байна да. Ер нь аригаас мултарсангүй. Тхон наадмаа энэ цаанахад ахлах наадмаар өндөрлж байна. Сайхан байна. За баярлалаа. Олон наадмаа сайгаар өдрөө аваарай. За баярлалаа. Баярлалаа. Данадагийн матсан. Баян залуу биш намайг хүртэх юм байна. За хэрдэг одоо энэ жил хэд давхар явж байна? Удам мөчлийн сайхан танилцуулах юм. Энэ л 5 6 7 дахь суралтай. Аа. Сумын алдартай амрын бодогддог юм. Аа. Өвгөө язрах. Нарийн язрах төлөвлөлт. За баяр наадмын ямар болсон баярын сэтгэлээ байна. Баяр надад сайхан болч. За баярлалаа олон наадмаас харин. За баярлалаа. За би Сүхбаатар аймгийн асах сумын яриад залуу биш төвшмөрийн гэрэл татдаг юм байна. За хүрэн дааг ямар удам өгшөлтэй дааг. Энэ хүрэн дааг давхар яваад байна. миний өвөө аймгийн алдарт үеч Лам гэдэг хүний атоо нэгтэй. Сүхбаатар аймгийн асах сумын баяр гэдэг хүний үр зэрэг төлөв хамаа. Урд өмнө ямар амжилт үзүүлж Энэ жил нутгийн 100 жилээд 8 турдлаад асхтын их ууланд 7 турдлаад төвшингийн өвчтэй олооны наадамд 10-т орчод ирж байгаа таа. энэ довон дээр таны хувьд ер нь өмнө жилүүдэд ирж наадч юу? За би энэ даван дээр ямар болж байна? ер нь өмнө ирж наадж байгааг анх удаага ирж байна. Баяр наадам их сайхан зохион байгуулалттай. Манай үеэжт маань бас ухамсартай хасагдсан морьд өөртөө аваад үтчихэж байна. Сайхан болж байна. Наадам өстэй янзын сайхан болж байна. За баярлалаа. За баярлалаа. Энэ наадам зохион байгуулж байгаа хүмүүст бүгдэнд нь баярсан талархсан илэрхийлье. Та нутгийн зам олонд бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Ерөөдийн баяр цагаан хайрхны даглал баяр наадмын хурдан таавны уралдааны түрүү магнаагаар 3-р вагийн аймгийн алдарт туяас Мэнгэр сүрэнгийн эксгийн ухаан аман хүзүүн 8-р вагийн сумын алдарт туяас Өчигдийн Батцааны ухаалцсан Айргийн 3 Даргамтай аймгийн Матад сумын алдарт туяас Будинхэн Айргийн 4 Сүхбаатар сумын уяач тавгийн хөрөн Айргийн 5 Сүхбаатар аймгийн Асад сумын уяач Самын Батцааны хөрөн эдгээр хөлбүүдийн эрхэм шинжлэгээр эцэг богд Чингис хааны жилэн шагнамрын атэлэргэн дэндүү магнад нэртийн муйн шигсэн өрнөө мужим сайжин наврын чатсан дотторсон сайхан чихэн найзрын зовон илэрсэн догрын хархан мөтөн найтрын зовон ялцсан Байчан эзэн найрандах түрүү дааган дээр аман хүзүүний даагны шагнал дээр Нармантын анхны баяр. За мөн одоо цэнтрэн багш маань одоо бас давхар уралд байлж байгаа байна. Эрдэнэ төвшин цэнтрэн Айргийн 3-т Дамиргийн Жавгарлан Нармантын ууган баярд давхар байлж байна. За Айргийн 4 турталсан барны шагнал дээр Жөрмөдийн Хатан баатрын үр хүүхдүүдээс Айргийн 4 турталсан даагны шагнал дээр Шатраагийн элцэн дөржин үр хүүхдүүдээс тус байлж байна. За энэ давхар одоо тэгсэн цэнцэрэн маань бас давхар байлж байна. Айргийн 3-т Дамиргийн Жавгар гэрүүл